19 жил яг харангуйтай тасралтгүй байж. Тэгээд энэ тоон мистер гэдэг ажлыг 92 оноос хойш хийсэн л дээ. Бөмбөрчнөөс дагаж явж байгаа. Тэгээд энэ ажлыг 92 оноос хойш одоо өдний болтол тасралтгүй байж. Их л төвчээртэй их нэгээр тэг хүлээстэй байж олон жил цуг байна шүү дээ. Түүнээс бид нар чинь нэг айлын хүмүүс биш шүү дээ. Өөр айлаас ирсэн. Өөр үзэл бодолтой. Бид нар зөвхөн хөгжим урлаг одоо юу гэдэг юм үзэл бодол нийлүүлж байгаа шүү дээ. Тэрэндээ л үнэнч байгаа. Та цэрэг тогтоо нарийн бүрийн үлээд ирсэн шүү. Тийм би дургуй үлээд ирсэн тийм. Дургуй үлээд ирсэн. Тэгээд дуучин болно гэж бодож байгаа тэр үедээ. Би ер нь 10 жилдээ дуулж л байсан л да хүүхэд байхдаа дуулж л байсан. Гэхдээ би ямар нэгэн хамтлаг байгуулна гэж ер нь бодож ирсэн. Тийм тэр үед чинь бүгдээрээ тийм байлаа шүү. Өөрчлөн байгуулалт нэ тэрэгээл хоон орсууд дуулаад энэ тэндгүү тийм дуу муу яваал бид нар залуу байсан. Миний ч гэсэн би тийм хөдөлдөг л байсан. Тэгэл 90 онтой золсон бид нар 89 онд хамтлаг байгуулаад яг л таарсан. Яг тэр үед бол ерөөсө рок гэдгийг монголчууд тэр бүр мэддэггүй байсан тийм ээ. Та нар зориулж тийм. Ер нь бол тийм. Анхны одоо бүрэн бүтэн концерт тоглосон хамтлагийн тоонд бол орох бах уу. Гэхдээ анхны рок хамтлаг зөндөл байгаа л да. Бас байж л байгаа. Тэгвэл яг бүрэн бүтнээр өдийг хүргэнэ гэдэг бол тийм ээ. Өөр зүйл. Тэгээ ер нь бид нэр анхны концертсаа хаваад Чука манда бид гурав 12 дуу байлах 4-4-оор нь хувааж авдаг гэсэн. Жишээлбэл одоо сосис дурлаан зарлж исэн үедээ. Хамтлаг дотор. Хамтлаг дотор. Тэгээд яг хувааж авдаг, тэнцээ хувааж аваад тэрийг яг зохиох ёстой. Би 4 дуу юм уу 5 дуу зохиох ёстой бол тэрийг зохиодог. Шүлгийг нь бол одоо манлаа болцоо биччихсэн эхний концертын дээр бол дараагийн дэлхийн ертөнц концертоос ахвал лавга маань шүлгэн дээр орж ирсэн юм. Яг би шүлэгч байх уу? Дууны үг шүү дээ. Дууны үг үчгээ би яг нот мэддэг өөрөө хөгжим тоглож исэн болохоор тэр аянд нь тааруулж өчгийг илүү их юу яадаг хэвгүй. Сонирхдаг. Тэргээрээ л үүдэг. Түүнээс би одоо монголоор л бичиж байгаа шүү дээ. Нэг мундаг үг олцсон. Би мундаг зохиолч биш шүү дээ. Өвгдээцийн үлдээснийг л үргэлжлүүлж байгаа шүү дээ. Жохон ингэж 93 оны Майор концерт Монгол улсын цэрэгт одоо Монгол улсын цэрэг шүү дээ. Одоо үндэсний цэрэг. Үндэсний цэрэг 7 хоног тоглох 7 хоног битүү Майор гэдэг концерт 93 онд битүү 7 хоног тоглож ирсэн. Бүр битүү зэрэгтэлтэй. Тэгэхэд бол Боингийн жагсаас авсны хөгжимтэй бид нар байсан байна. Тэдний компанид байсан. Хөгжим дээр. Тэгээд 97 оны ер нь хамгийн концерт бол дандаа битүү явдаг шүү дээ. Ер нь аягүй үлдсэн. 99 оны амплагт концерт бол бүрээсөө 7 хоног үлдсэн соёлын ордонд 7 хоног тоглоо дахиад 2 хоног дахиад үжигтэй өссөн. Нийт 9 хоног тоглосон. 9 хоног битүү байсан байна. Ер нь тиймэрхүү юм тогтоо. Би өөрөө зээл тунд байдаг болохоор сэтгэл аягүй хөөрдөг байхгүй. Гэтэ ажлаа аягүй сайн хэрэгтэй. Энэ ер нь зүгээр энэ тооноос тэгээд ажил чи ер нь зүгээр бүх юмний саундыг зөв авах хэрэгтэй байхгүй юу? Одоо бөмбөрийн саунд байна, гитарын саунд, хүний одоо дуурч байгаа ярьдаг тембер одоо хоолны тембер гэж яддаг шүү дээ. Тембер. Тэгэхээр энэ бүхнийг зохицуулна гэсэн тийм л ажил байхгүй юу ер нь бол. Тэгээ яг хөө үнэхээр бид бас олон жил бас бийг нэмэгддэг. Учираас санаа нэгтэй ийм одоо хамтлаг. Үнэхээр Монголын хөгжмийн түүхэнд нэг бүрэлдэхүүнээр ийм олон удаан жил хамтдаа байсан.
хамтлаг бол байхгүй. Нэгийг дээшээ гарсан ч доошоо орсон ч бид үргэлж хамт байсан. Хойш тааш байх болно. Тэгээ үнэхээр миний хувьд бол харангараа бахархдаг. Рок хамтлаг гэж чинь нэг ийм л учраас да. Ийм хөгжмөөр, ийм зэмсгээр те, ийм өнгө аясаар бид нар өөрийн гэсэн юмаа тунхаглаж зарлж байгаа юм шүү дээ. Ардын дуугийн чуулга гэвэл те, ардын бүжиг, морин хуур тэр юмараа бүх юмаа дуулдаг өстэй. Тэрэн шиг бид нар энэ юмараа л өөрсдийнх нь тэр доторхыг л дуулж байгаа. Ялгаатай нь бол доторхоо л дуулж байгаа юм шүү ихэнх юм. Надад яаж ертөнц харагдаж байна тэрийг л дуулах санаатай шүү дээ. Рок хамтлагууд чинь. Таны ертөнцийг нүдээр харах юм бол ямар ертөнц ах вэ? Гоё шүү дээ. Би их гоё юм дуртай ах уу. Өнгөлөг солонгос шиг л. Би ертөнцийн өнгө гэдэг зүйлээ хийсэн мэт. ертөнцийн өнгө. Тэрнээс гадна та хамтынхаа нэлээд хэдэн дууг бичсэн. Тэг яг үгийн л бичсэн л дээ. Үгийн дууны үг. Миний зохиосон дууг бол нэг 10 хүрэхгүй л байна. Тийм. Ая зохиох бол тийм амархан юм биш бах уу. Би Монгол хүндэл дуулна. Дэлхийн од тэндэл дуул би дээлтэй хүний од би эндэл дуул. Би монголчуудаа монгол хэлээр дуулж байгаа л би нэг англи орос мөсөд дуулаад яах вэ тийм үст. Ер нь гадаад зөндөө орнууд тоглолт хийж ирсэн. Гадаад амьдарч байгаа монголчууд тэг голцууд тэдэндээ л очиж штэ. Тэр та бүгдийг ихтэй яаж хүлээж авч байгаа вэ? Ойлгомжтой хөөх юм. Манай нэг найз байна. Би ганцхан жишээ хэлээ. За яаж байна найз минь гэсэн хоёр газар амьдрал явж байна та гэж. Өдөр нь Америкт ажиллаа хийгээ шөнө зүудлэл Монголд ижидэг гэн. Тэгээд их ядардаг гэн. Тэгээд бидний очихоор их баярлдаг. Ер нь их баярлдаг шүү. Ер нь Монголоо сэнж очсон баярлж байгаа шүү дээ. Бүгдээрээ л тосоод уулзаад тоглолт болоод те. Гоё. Би энийг бодохдоо Монгол адуу энэ тэнд очихоор гүйгээд байна. Нутаг руугаа. Бүр энэ дотроо гүйгээд байна. Гадаадаа яшгүй бас л гүйхэн зам байвал. Тэгэхээр Монгол хүн яг тэрнтэй адилхан. Би тэгж бод. Монгол гэдэг чинь ямар ясаатгалдаг газар шиг нэг залуу хичээдсэн шүү дээ. Баган тэнж жагаад эргэж ирээд өхнө гэдэг хүмүүс байдаг шүү дээ. А би бол тэгж дуулаагүй. Би эргэж ирээд үүрд амьдрий гэж дуулаад байгаа шүү дээ. Үүрд Монголд амьдрамаа. Би нэг номноос уншиж ирсэн юм аа. Монгол их хувь заяатай хүмүүс төрдөг гэж бичсэн байт юм л. Зарим төрөх гэж байгаа хүн энэ төр Монгол төрүүлж өгөөч гэж гуйдаг юм гэсэн шүү. Бурхан шашны номонд байдаг. Монгол бол зүгээр нэг газар биш. Зүгээр л шинжлэх ухаанаар бичсэн биш. Цэвэр усны хагалбар газар гэдэг шүү дээ Монголын нутаг. Бид нар одоо тойроо те хідэн аймгаар яв. Ямар үзэсгэлэнтэй ямар агуу би тийм юм хаяад баг өгч чадахгүй шүү дээ. Яг хөтө өнөөдөр амьдрал зовлонтой гонхтой байж болно. Тэгтээ шүн одод сайхан туулын урсгал гоё, тийм үстэй орхон гоё урсж чинь ингээд энэ гоё юмнууд ч байж л шүү дээ. Байлгуул зөндөө гоё юм байж. Бусдад нь их гутраад хэрэггүй шүү дээ юм. Хүмүүс үнцгийг үздэг гэж яриад байдаг юм лээ. Таны хувьд эх оронч үзэл гэж ер нь яг ямар үзэл байх вэ? Эх оронч үзэл, үнцгийг үзэл бүгд байх ёстой зүйл болоо тийм үгнүүд байж байгаа шүү дээ, тийм ээ. Бүр цэрэг эх оронч байх би тийм бол байх хэрэгтэй л гэж боддог. Яг л бид жоохон ингэж амьдрах хэрэгтэй юм. Бид бас ийм л амьдрмаар шүү дээ. Дэлхийн ард түмнүүтэй адилхан харилцсан ярилцаад энийгээд дайн дажингүй инг тайван тийм ээ гоё баймаар шүү дээ. Тэгсэн мөртлөө бас хүчтэй, ухаантай